Английн зохиолч Сюзанна Кларкийн Piranesi гэдэг энэ бүтээлийг танилцуулж байна. За Piranesi болохоор маш сонирхолтой өвөрмөц байшинд амьдардаг. Тэрний байшин болохоор хязгааргүй бол өрөө танхимтай. Тэгээд нэгнтэйгээ дахин давтагдчихгүй хэдэн 100 мянган гандаг чулуун хөшөөгөр юм хүрээлүүлсэн байшин байдаг. Байшингийн доод давхарт болохоор далай тэнгис, дээд давхарт нь болохоор үүл хороод бороо орж идэг ийм байшин. Piranesi ерхэд бол байшингийн гоо үзэсгэлэн бишрээл байшинг судлаад шин өрөө танхим шин хөшөө баримлуудтай танилцаад амьдарч байдаг. За байшинд болохоор амьдардаг бас нэгэн хүн болохоор нөгөө хүн гэдэг. Ерөөс энэ хоёр хүн л байгаа. За тэгээ нөгөө хүн болохоор агуу их нууц мэдлэгийн эрэлт явж байгаа ийм хүн байдаг. За энэ мэдлэгийг ирж явахдаа Piranesi-ийн тусламжийг авдаг. За ингээд нам гүм амарч амьдраа байжсэн чинь гэнэт нэг өдөр байшинд энэ хоёроос гадна 3 дахь хүн байгаа. Одоо энэ нотлох баримт олсноор номын үйл явдал ерөнхийдөө бол өрнөдгөө. За тэгээд номын гол үндсэн санаанууд нь болохоор ерөнхийдөө ганцаар л сэтгцэн эрүүл мэнд байна. За тэгээд ой санамж, дурсамж гэдэг иймэрхүү том сэдвүүдийг авч үзсэн. Тэгээд төгсгөлдөө маш сонирхолтой plot twistтэй ийм fantasy төрлийн аюу гай зохиол байсан.